хоёр зүйл байна. Нэгдүгээрт ер нь энэ Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн асуудал арах ерөнхийлөгчийн тухай, шүүхийн тухай ингээд маш олон хуулиуд байгаа. Эдгээр хуулиудад одоогоор яг ингээд үйл явцын шатанда хянагдаж байгаа хичнээн ийм асуудлууд байгаа вэ гэдэг асуулт байна. За цэцгийг бол одоо цэцгийн дээр мөнх хөх тэнгэр байдаг гэж манай хуульчид ярьсаар ирсэн. 1992 оны 1 сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутанд Монгол улсын үндсэн хууль, шинэ ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойш цэцгийн маш олон маргаан шийдвэрлэх процессд бол би хувь хүний хувьд маш ихтгэл үнэмшилтэй хандж ирсэн. Сүүлийн үед манай энэ Гангбаатар, Эрдэнэ булган, Мөнх сайхан гэх цэцгийн гишүүд бас энэ цэцгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож цэцгийн гаргаж байгаа дүгнэлтүүд маш одоо онлын судалгаа сайтай олон улсын арга зүй, онл практикийг хослуулсан, эрх зүйн суурь философиг дурдсан, олон талаас нь нягтлсан дүгнэлтүүд гарсаар байгаад нь бол талархалтай ханддаг байлаа. Тэр өчигдөр одоо дэчүүхийн шүүгчийн нэг удаа 6 жил гэдгийг хасах хүртэл ийм итгэл үнэмшилтэй байлаа. Сүүлийн үед цэцгийн гаргаж байгаа шийдвэрүүд, сүүлийн 1 жил гарны дотор цэцгийн гаргаж байгаа шийдвэрүүд бол улс төрийн өнгө аястай юм шиг ингэж харагдах боллоо. Цэцгийн үйл ажиллагаанд эрх зүйч гишүүний хувьд эргэлзэж байна. Одоо яг дараад нь дахиад Монгол улсын ерөнхийлөгчийг 6 жилээр 1 удаа гэснийг бас өөрчлөх үү? Энэ системийн хямрал руу цэцэн өөрөө дүгнэлтээр түлхдэг шийдвэрээрээ аваачдаг болох гээд байгаа юм биш үү? Үндсэн хуулийг хамгаалах ёстой цэцэн өөрөө үндсэн хуультай халдаж байгаа мэт ийм үйлдэлүүд гарсаар байгаад харамсалтай байна. За тэгээд банкны ороодын дүгнэлтэд холбогдуулаад асуух асуулт нь болохоор саяны одоо хэлцэгдэж байгаа энэ асуудал шиг хичнээн төрлийн ийм одоо маргаан цэцээр явж байгаа юм бэ? Том зургаар нь асуудлыг тайлбарлаж ойлгоход энэ хариулт хэрэгтэй байна. За эндээс хариулт авъя. За байнгын хороод хариулах ёстой. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, хуульзан байнгын хорооны дарга нар хариулах ёстой. Мөн цэцгийн хуралдаанд итгэмжлэн төлөөлөгчөөр оролцсон гишүүн хариулах ёстой. Итгэмжлэн төлөөлөгч юм блэ? За тэгвэл самдаг очир гишүүн хариулъя. Манай байнгын хорооны дарга орж ирээ. Энэ цэцгийн дүгнэлттэй холбогдуулж энэ байнгын хорооны дарга гэдэг чинь бол тэгээд зөвхөн хуралдаанд даргаалах биш. Байнгын хороогоо төлөөлж, байнгын хорооныхоо эрхлэх асуудал, чиг үүрэгтэй асуудлуудаа хариулт өгөх бас зохион байгуулах юм үүрэгтэй шүү. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, хуульзан байнгын хорооны дарга нарыг чуулганы хуралдаанд дуудаж байна. За итгэмжлэн төлөөлөгч хариулъя. За би яг энэ маргаан дээр итгэмжлэн төлөөлөгчөөр орсон юм аа. Тэгээ Эрдэнэ болд гишүүний асуулт бол яг надтай холбоотой асуудал биш байна. Би бол зөвхөн энэ үндсэн хуулийн орсон нэмэлт өөрчлөлтийн үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ерөнхийлөгчөөр одоо энэ 4 жил энэ өөрчлөлтийн асуудлыг бол дээр л нэмэлт өөрчлөлтийн асуудал дээр л би итгэмжлэн төлөөлөгчөөр орсоод одоо яг цэцдээр үндсэн хуулийг зөрчсөн өөр одоо хуулийн одоо ямар хэмжээний асуудлууд байна гэдгийг би бол мэдэх боломжгүй. Энэ дээр одоо парламент төрүүлэн гэдэг үндсэн хуулийн цэцээс одоо хариулах эрхгүй тэгээрээ. Тэгээ цэцдэр өшөө одоо үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар ямар одоо хичнээн хэмжээний маргаан үүсээ явж байгааг би бол хэлж мэдэхгүй байна. Зөвхөн би бол энэ маргаан дээр орсон асуудлаараа одоо гишүүдийн асуусан асуултанд хариулах дэвтээ үүрэгтэй. Тийм учраас Эрдэнэ болд гишүүний асуултанд бол би хараахан хариулт хэлэх боломжгүй байна дарга. За Эрдэнэ болд гишүүн тодруулж асууя. За хариулахынгүй учраас нэмээд хэлчихье. Сая өгнө энэ гадаа Мөнх сайхан цэцгийн гишүүнтэй уулзахад бол жишээлбэл өчигдрийн одоо шийдвэрийг их хурл руу явуулсан гэж байгаа. Тэгээ би сая энэ их хурлын ажлын алба тамгын газар асуухаар жишээлбэл хуульзан байнгын оронд ирээгүй гэж байгаа.
Тэгэхээр ер нь бол бид нар ингээд энэ цэцтэй холбоотой асуудал дээр маш одоо болгоомжтой, няхуур нямбай хандах ёстой. Яг бол энэ бол үндсэн хуульд байгуулал манай нийгмийн энэ суурь үзэл санаа энэ одоо төрийн байгуулалттай шууд холбоотой асуудлуудтай уялдсан хуулийн зохицуултуудыг ярьж байна л да. Яг нь мэдээж Монгол Улсын үндсэн хуулиндаа нийцүүлж бусад хуулиудаа засварлах асуудал нь бол зайлшгүй зүйл. Энийг бол би эсэргүүцэхгүй байгаа юм. Гэхдээ ер нь энэ бусад хуулиудад яг хичнээн төрлийн ийм маргаанууд явж байгаа юм. Би хардах хэрэгтэй тэр хүрээндээ хардж байгаа нь жишээлбэл өчтөрийн шийдвэр дээр ингээд харахад бол дээчүүхийн 6 жилийг байхгүй болгож ийн гэдэг бол одоо дахиад ерөнхийлөгчийн 6 жилийн За үгэлжлээ. Батын Батбат